Эдгэмжлэгдсэн нөхөн сэргээлтийн зөвлөх оюун төгс нь Fulbright-ийн тэтгэлгээр Америкийн нэгдсэн улсад магистрийн хөтөлбөрт суралцах боломжийг олж авч, эдгэмжлэгдсэн нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлийг сонгож суралцжээ. Тэрээр өөрөө харааны бэрхшээлтэй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх төдийгүй хүний эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулж ажиллах зорилготой учраас энэ мэргэжлийг сонгосон байна. Миний өөрийн манд төгсөн Америкийн нэгдсэн улсын Арканзас мужийн их сургууль дээр маань энэ тохирол үйлчлэгээр хангадаг бүхэл бүтэн төв байдаг. Тэр төв бол цогц үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээ мэргэжлийн өндөр түвшинд хөгжсөн хүчин чадал их өндөртэй тэр төв байсан. Тэр төв дээр би дадлага ажиллаа хийсэн. Өөрөө нэг 3-4 хон тохируулга хэрэглээ төгсчихвол надад маш чамлалтай байсан л да. Яг гэвэл би энэ мэргэжлийг сонгоод Fulbright-ийн тэтгэлгээр 2 жилийн магистр хөтөлбөрөөр сурсан учраас энийг үндснийхээ хэмжээнд ганц ч гэсэн төвтэй олчих юмсан. Тэгээд нэг төвөөрөө дамжуулаад их сургуулиудаа үйлчлэгээ үзүүлдэг болох юмсан. Цаашаа түвжүүлээд ерөнхий боловсрол руу оруулах юмсан гэсэн ийм хүсэлтэй, эрмэлзэлтэй байсан учраас тэр төв дээрээ дадлага хийсэн. Тэрээр Америкт өөр хэрэгтэй тохируулгуудыг ашиглан амжилттай суралцаж төгссөн учраас Монгол улсын хэмжээнд дор хаяж нэг бие даасан үйлчилгээний нэгжийг хөгжүүлж чадвал бүх их дээд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хурц ажиллах боломж бүрднэ гэж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн залуучууд маань тэгээд ерөнхий боловсрол сурж байгаа хүүхдүүд сурагч нар тэгээд сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн бага болчоор насных ингээд эдгээрт маань аль нь ч ерөнхий хүртээмж гэдэг асуудал байхгүй. Ерөөсөө байгаагүй Монгол улс. Яг олон жил тусгай хэрэгцээгээр явах уу, тех чамруулах боловсролоор явах уу гэж хэлэлцэж ирсэн. Гэхдээ аль ч талаар нэг бодиттой дөрвтэй ажил хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Бодит ажил болгож эхлүүлэхгүй бол маш их цаг хугацаа алдаж байна гэж харсан. Тийм учраас тохируулга үйлчлэгийг сургалтын орчинд дээд боловсролоос нь эхлээд нэвтрүүлж эхэлсэн. Энэ ажлыг хэрэгжүүлж санаачлагын маань дэмжиж хамтарч явж байгаа гол хамтрагч байгууллага маань бол Монгол Улсын их сургууль байна. За Монгол Улсын их сургуулийн оюутны хөгжлийн газар бол нийт оюутан сурвалжлагчдад чиглэсэн 12 үйлчилгээ явуулдаг. За энэ үйлчилгээний бол нэг чухал хэсэг нь бол энэ хөгжлийн бэрхшээлтэй оюутан чиглэсэн үйлчилгээ байгаа. За тэгээд энэ дээр бол манай хариуцсан мэргэжилтэн ажиллаж байдаг. За өнөөгийн байдлаар бол манай одоо Монгол Улсын их сургуулийн бакалаврын болоод агсан түвшнийгээд нийт бүх түвшинд бол 107 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцж байна. За бидний энэ хугацаанд одоо 2022 оноос эхлээд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан хичээлийн тохируулга үйлчилгээ гэдэг энэ үйлчилгээг бол мэргэжлийн төвшөнд мэргэжлийн зөвлөхийн одоо зөвлөгтэй хамтарч ажиллаад ингээд хэрэгжүүлж явуулж байгаа. За тэгээ энэ хугацаанд бол нийт 40 оюутанд бид нэр энэ тохируулга үйлчилгээ хүргэсэн байна. Тэгээд энэтэй холбоотойгоор бол 300 багшид энэ тохируулга үйлчилгээний мэдээлэл хүргээд ингээд явсан. Оюутнууд бол эхлээд орж ирэхдээ эн чинь мэдээж би сурч чадах нь үгүй юу? Миний энэ бэрхшээлийг одоо даван туулахад туслах дэмжлэг тийм үйлчилгээ байна уугүй юу гэсэн ер нь айцтай, сандралтай. Би өөрөө сурч чадах юм уу? Та нар надад яаж туслах юм гэсэн юм айцтай гэж идэг бол манай энэ оюун төгсгöd мэргэжлийн зөвлөх бол хамтарч ажилладаг. Тэгэхээр тэр хүмүүс маань ингээд ярилцлага зохион байгуулаад тэрийг зовлонгийн тодорхойлолт, бэрхшээлийн тодорхойлолт, тэрийг одоо давж туулахад багш нар болоод манай газрын мэргэжилтэндээ хамтарч хэрхэн дэмжиж туслах уу гэдэг ингээд тодорхойлоод туслаад яваад ирэхээр тайвшраад зөвхөн одоо тэр суралцах үйл явцдаа анхаараад тэр хичээл орж байгаа багш нь одоо илүү шалгалт өгөх цагийг уртсгадаг ч юм уу те хичээлийнхаа агуулгыг өөрт нь илүү хүртээмжтэйгээр олгох ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд туслаад ирэхээр илүү суралцах үйл явц нь илүү амжилттай болоход бол тусдагхан болж байгаа. Энэ эргээгээд сураад өөрийнхөө зорьсон тэр мэргэжлээ эзэмшээ зэрэгээ аваад гарсны дараа бол хөдөлмөр эрхлэх тэр ажлын байран дээр гарах тэр зүйлд нь бол маш чухал ач холбогдолтой гэж үздэг. Би болохоор бүр элсэж ороод яг хамгийн эхнийхээ семестрээс эхлээд тохируулгыг авч эхэлсэн. Тэгээ одоо 2 дахь жил рүү орж байна. Тэгээд тохируулга авахын давуу тал гэх юм бол мэдээж яг энгийн хүүхдүүдтэй зэрэгцээд яг хоцрогдол ямар нэгэн тийм хичээлээс хоцрогдолч гэдэг юм уу сар бэрхшээлгүйгээр яг ингээд зэрэгцээд сураад тэгээд багштай үнэлүүлэхэд аягүй тус тохион болдог. Жишээлх юм бол одоо миний авж байгаа тохируулга гэх юм бол шалгалтын цагийг 2 дахин уртсгах. За эсвэл ингээд лекцээр тухайн ингээд лекцэн дээр заагдж байгаа сэдвийг файлаар нь ингээд багшаас авах гэдэг юм уу. Яг тийм өөртөө хэрэгтэй юм тохируулга авахар
сурахад айгүй хөнгөн гэд нэлээд тийм хөнгөн өөрт маань айгүй тийм амар болж өгдөг. Саад бэрхшээл нь басдаг гэсэн үг. Би болохоор өөрөө яг 10 жилээ нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль гэдэг яг харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургууль төгссөн. Тэгээд яг 10 жилд яг ерөнхий сурж байхад тохируулга яг бидний хэрэгжилж байгаа сурах бичигч гэдэг юм хичээл маань ерөнхийдөө braille бичгээр ордог байсан болохоор тохируулга харьцангуй ер нь их шаардлага ер нь бага байсан гэж хэлж байна. Харин нэг төгсөх ангита сургалтын төвүүд дээр ингээд очиод хичээлээ хийхэд бол тохируулга гэдэг үйлчлэг айгүй хэрэгтэй гэдгийг ойлгосон байхгүй юу. Одоо жишээлх юм бол сургалтын төвүүд дээр очиход ном нь ингээд цаасан хэлбэрээр явах юм бол уншихад айгүй хүндрэлтэй байдаг ч юм уу. Тэгээд яг ингээд энгийн хүүхдүүдтэй зэрэгцээ сураад явахад бас жоохон хүндрэлтэй шалгалтын цагаас эхлүүлээд гээд айгүй хүндрэлтэй байсан. Тэгээд нөөцд орж ирээд сурахад яг сурснараа яг багшийн ярьж байгаа лекцийг ингээд оройд нь багш надад ингээд файлаар өгөн. За тэгэнгүүтлээ мэдээж гадуур явж байгаа одоо өвлийн цагаар халтаргаа гулгаатай үед ингээд хичээлээс ганц 2 минут ч юм уу 5 минутаар хоцрох үе гарна шүү дээ. Тэгээд тэр үед ингээд ирч цавлаа гэж бодоход ингээд тэр ирч дараа нь ингээд хоцроод ирэхэд ирснээр авдаг ч юм уу яг тийм хэрэгтэй тохируулга аваад сурж байгаа нэг үр дүнтэй санагдаж байгаа. Бүх төвшний боловсролын салбарт хэрэгжээсэй гэж хүсдэг. Одоо их сургуулиас гэхэд зөвхөн одоо ингээд мөс дээр хэрэгжиж байгаа гэхээр бусад их сургуулийн оюутнууд бол яаж авдгийг би сайн мэдэхгүй байна тохируулга. Тэгэхээр яг ингээд энгийн ЭБС хэрвээ ингээд хэрэгжиж эхлэх юм бол нөгөө нэг тэг шамруулан сургах гэдэг ярьж байгаа шүү дээ. Яг энд маань айгүй том түлхэц дэмжлэг болох юм болов уу гэж боддог. Яг хичээлийн тохируулгыг энгийн сургуулиудад хэрэгжүүлээд эхлэх юм бол яг хүүхдүүд заавал тусгай сургууль заавал ингээд нааша орж ирлгүүгээр орон нутгатаа ч гэсэн яг энгийн хүүхдүүдтэйгээ зэрэгцээд суралцах боломжтой болох байх гэж боддог.